Сайн байцгаана уу манайхаа. Бүгдэнд нь гайхалтай энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө дугаараар дамжуулан бүгдээрээ хамтдаа хаадуудын талаар ярилцгаая. Ааса болон Бааша мөн Надаб хааны талаар ярилцгаая. Эхлээд Ааса хааныг харцгаая. Израилийн хаан Иробоамын 20 дугаар жилд Ааса Юдагийн хаан болж захирч эхэлж байгаа. Иерусалимд 41 жилийн турш хаанчилсан ийм хаан байгаа. Түүний их нь Абишаломын охин Мака гэдэг нэгэн байсан бол эцэг нь Абиам хаан байсан байгаа. Ааса хаан нь өөрийн эцэг өвөг Давидын адил эзний мэлмид зүвийг үйлдэжсэн ийм хаан байгаа. Ааса хаан бол шүтээний янхаа ирчүүдийг газар нутгаас хөөж гаргаж ирсэн. Эцэг өвгдийнхөө бүтээсэн шүтээнүүдийг ч гэсэн нураач хийсэн. Өөрийн эмийг их Маакаг ч гэсэн их хатан байхаас нь зайлуулсан баг. Учир нь эмийг их нь Ашерамит жигшүүрт хөргийг бүтээж ирсэн. Ааса эмийг ихийн жигшүүрт хөргийг завчлан хайж Кедрон горхны дэргэд шатаасан ч гэсэн мөрөглийн өндөрлгүүд зайлуулагдаагүй. Харин Аасагийн зүрх сэтгэл нь амьдралынхаа турш эзэнд бүрэн зориулагдчихсэн. Ингээ эцгийнхээ болон өөрийнхөө хадгалж исэн зориулагдсан эд зүйлс болох алт мөнгө хэрэгслүүдийг эзний өргөнд оруулан тавьсан баг. Ааса болон Израилийн хаан Бааша нар хаанчлалынхаа бүх үед хоорондоо үргэлж дайддаг байсан талаар харж ирж байгаа. Израилийн хаан Бааша гэдэг нэг нь Юдаг довтлон ирээд Юдагийн хаан Аасагийн газар руу хэн боловч орж гарахааргүй болохоор Рамад бэхлэл тусгаж байгаа. Ингээд эзний өргөө болон хааны гэрээ эрдэнсийн санд үлдсэн бүх алт мөнгийг Ааса хамаад түшимдийнхээ гарт өгч Дамаскт амьдарч исэн Арамын хаан Хизионы хүү Табримоны хүү Бен Хададд илгээгээд хэлж байгаа л да. Миний эцэг таны эцэг хоёрын хооронд байсан шиг тийм гэрээг хоорондоо байгуулъя. Би танд энэ алт мөнгийг бэлэг болгон илгээсэн. Израилийн хаан Баашатай тогтоосон гэрээгээ цуцлаад тэрнийг надаас холдуулахад туслаач гэж уламжлуулж байгаа. Бен Хадад Ааса хааныг сонсоод Израилийн хотуудыг довтлохоор өөрийн цэргийн жанжнуудыг илгээж байгаа. Нафталийн бүх нутгаас гадна Йон, Дан, Абел, Мет, Мака болон Хиноротын бүх нутгийг эзлэн авч байгаа. Бааша хаан энэ бүх зүйлийг дуулаад Рамад бэхлэн барихаа болоод тэр зад үлдэж байгаа. Тэр үед нь Ааса хаан нэг ч хүнийг үлдээлгүйгээр бүх Юда хүмүүст тунхаглаад тэд Баашагийн барилгад хэрглэж исэн Рамагийн чулуу дүнц моддыг аваад Ааса хаан түүгээр нь Биньямины Геба болон Мицпаг босгож байгаа. Ааса хаан нь өтлөн хөгшөрсөн үедээ хөлдөө өвчтэй болоод эцэг өвгдийнхөө хамт нойрсож өөрийн эцэг Давидын хотод эцэг өвгдийнхөө хамт оршуулгадж байгаа. Ингээд түүний хүү болох Эйхошафат гэдэг нэг нь Ааса хааны оронд хаанчилж эхэлсэн байгаа. Үргэлжлүүлээд Надаб хааны талаар хамтдаа ярилцгаая. Юдагийн хаан Аасагийн 2 дугаар жилд Иробоамын хүн Надаб Израилийн хаан болж 2 жилийн турш Израилийг захирч байгаа. Энэ Надаб гэдэг хаан нь эзний мэлмийн өмнө бузар мөг үйлдэж, эцгийнхээ замаар замнаж, Израилаар нүгэл хийлгэсэн эцгийнхээ алдааг давтж байгаа. Тэгэхэд Исахарын гэрийн Ахиягийн хүү Бааша түүний эсрэг хуйлдаан гаргаад Надаб болон бүх Израиль Гибетоныг бүсэлж байхад Филистчүүдэд харьяалагдах Гибетонд түүнийг зохиж авч байгаа талаар үйл явдал гарч ирж байгаа. Юдагийн хаан Аасагийн 3 дугаар жилд Бааша Надабыг алж оронд нь хаан болж байгаа. Бааша хаан болонгуудаа л Иробоамын гэр бүлийнхнийг бүгдийг хүүс тэмдэрч байгаа. Эзэн өөрийн бол Шилон хүн Ахиягаар дамжуулан хэлсэнчлэн Бааша Иробоамд нэг ч хүн амьд үлдээлгүй бүгдийг устгаж байгаа. Учир нь Иробоам нүгэл үлдэж бас Израилаарч нүгэл үлдүүлсэн Израилийн бурхан эзнийг хэлгэнэхэд хүргэсэн ийм хаан байна. Ааса хаан болон Израилийн хаан Бааша нар үргэлж хоорондоо дайтжсэн. Юдагийн хаан Аасагийн 3 дугаар жилд Ахиягийн хүү Бааша тэр зад бүх Израилийн хаан болж 24 жилийн турш хаанчилсан байна. Ингээд эзний мэлмийн өмнө бузар мөг үлдэж Израилаар нүгэл үлдүүлсэн Иробоамын замаар замнжээ гэж гарч ирж байгаа. Өнөөдрийнхөө дугаараар бүгдээрээ Ааса хаан болон мөн Бааша хаан, Надаб хааны талаар ярилцлаа. Та нар маань Библи судрын хаадын дээд номны 15 дугаар бүлгээр дамжуулан энэхүү хаадуудын талаар уншиж сонирхоод үзээрэй. Өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийнхаа дугаараар уулзцаая. Баяртай манайхаа.